За бүгдэнд нь энэ бичлэг үзэж байгаа өдрийн төргий. Тэгэхээр надтай хамт намайг шалгацгаая. Цуврал номер 15. За тэгэхээр энэ дугаараар бол за 4 сарын 29-нд төгсөн. 4 сарын 29-ний 8 цаг 41 минутанд төгсөн энэ айдиа байна. За энэ дээр бол юу харагдж байгаа вэ гэхээр 15 минутын чарт гэж байна. За тэгээд хэрвээ ороод харах юм бол энэ нэг үндсэн FIBA байна тийм ээ. Энд нэг үндсэн FIBA байна. За ханш бол 33.08. За ханш бол энэ ярааллыг тогтоогоод 33.0828 гэсэн цэг дээр явж ижээ. 33.0828. За энд явж исэн байна. Тэгээд энэ 8 цаг 30 минутын 8 цаг 45 минутын 15 минутын лаа гэсэн үг. Энэ ногоон лаа гарч дуусахын 41 минутын дээр явж байсан гэсэн үг тийм ээ. 41 минутын дээр явж хахад ханш бол ичээ 15 минут улаан өнгийн лаа зурж агаад 45 гэхэд энд дууссан байна гэсэн үг тийм ээ. За харж байгаачлан энэ FIBA бол энэ үндсэн ловоор татагдсан FIBA байна. Энэ үндсэн ловоор татагдж байгаа FIBA байна. За энэ үндсэн ловоор татагдахад үүсэж байгаа энэ 61.8 зоон дээр ханш маань ирээгөө дээшээ очсон байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ айдианы утга санаа нь юу юм бэ гэхээр ханш хэрвээ өснө гэж үзэж ивэл ханш эндээс импульс хөдөлгөөн явна. Эсвэл энэ ловыг аваад импульс хөдөлгөөн явна гэсэн үг. Ерөөсөө л ийм хоёр хэлбэртэй гэсэн үг. За тэгвэл яг уу мэдээж өснө гэж бодож байгаа бол эндээс бай дэш импульс явуулна гэж үзнэ. За тэгээд стоп лосс тэнцэх хэмжээний газар 50% ханшиг аваад стоп лоссоо тавина гэсэн үг. За энэ дээр 50 аваад стоп лосс зөхөд алдагдaltaгүй гарна гэсэн үг. Дараачих нь бол энэ ловыг авахд бай гэсэн үг. За стоп лосс бол ийм байхад болно гэсэн үг. За хоёр дахь арилжааны хувьд бол risk to reward маш багатай сайхан арилжаа бол харагдаж байна. Risk to reward багасах тусмаа лото нэмнэ шүү дээ тийм ээ. За тэгээд энэ арилжаа хэрэг явсан гэдэг үгээр бас нэг юм нь бол хэрвээ ханш эндээс импульс хөдөлгөөн явна эсвэл сэтэлж гарч ирээд шалгаад унна гэсэн хоёр сонголт байгаа. Хэрвээ сэтэлээ гараад ирэх бол шалгахт нь сэлдэнэ гэсэн үг. Энэ хүртэл тийм ээ. За ийм гурван хувилбартай арилжаа байна гэсэн үг. За тэгээд юу болсон гэдэг үгээр харцгаая. За энд эрэхт нь бол бай орох нь байна. За тэгээд 50 авцсан байх нь тийм ээ. Одоо энэ арилжаа бол стоп лосс зохисон чи алдагдaltaгүй гарна гэсэн үг. За ингээд эхний бай бол стоп лосс зохиж байна. За хоёр дахь сейл бол хийгдээгүй. Яагаад хийгдээгүй гэхээр шалгаж орж ирээгүй байна. Шууд явцсан байна тий. Ерөөсөө сэтэлж гарч ирээд тэр чигээр шууд ингээд ишээ явцсан байна. Тэгэхээр энэ сейл бол хийгдээгүй. Тэгээ нэгийн цэгээ бол хараахан аваагүй байна. За яг нэгийн цэгээ аваад ингээд явж байгааг та харж байгаа. Нэгийн цэгээ аваад явж байна тийм ээ. За эндээс бол бай орчих. За энэ баийн типийг бол мэдээж дэше импульс явуулна гэж үзнэ. Гэхдээ одоо энэ хоёр дахь баийн хувилбар дээр бол ашгаа нэлээд салгах хэрэгтэй. Энэ зон дээр. За нэг иймэрхүү зон дээр ашгаа нэлээд салгах хэрэгтэй. Яагаад гэвэл ханш энийг сэтэлж байна гэдэг нь ханш энийг сэтэлсэн гэдэг нь юу нэ? Ингээд доош импульс хөдөлгөөн явах боломжтой байдаг учраас. Тийм учраас бол одоо энэ чинь ингээд дэш өсө гараад ирэхэд нь ашгаасаа 70% ч юм уу салгаж явах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд энэ арилжаа цааш ирэх явахыг харцгаа хэдүүлээ. Энэ дээр бол одоо 70% ханшиг салгацсан гэсэн үг. За энэний эцсийн цэг нь бол одоо нэг иймэрхүү цэг байж таарч байгаа. За окей. За нэг ийм 2 арилжаа хийгдсэн байх нь байна. Хийгдэх боломжтой байсан байх нь байна. Энэ айдиан дээр бол за тэгээд хэдүүлээ. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай guys. Анхаарал хандуулсан явдалд баярлалаа. За тэгээд манай TPM онлайн сургалт бол зарлагдсан байгаа. 9 сарын 4 хүртэл бүртгэлийн хугацаа явагдана. Тэгээд тэрнээс өмнө амжаад ороорой guys. Ерөнхийдөө бол Telegram сувгаар
бүртгэлийг авна. Тэгэхээр Telegram-аар бол дамжуулаад надтай холбогдоорой. Хэрвээ Telegram сувагт байхгүй бол description хэсэгт Telegram-ийн линк үлдээчи. За тэгээ бүгдэнд нь дахин анхаарал хандуулсан явдал баярлалаа.